Оновчтой санал санаачлаг гарган нийгэмд үр өгөөжтэй бүтээлийг хүргэсэн баатруудыг танилцуулдаг шинжлэлийн баатрууд нэвтрүүлэг шинэхэн дугаараа танд хүргэж байна. Монгол улсын ерөнхий сайд Алтан хуйгийн урилга дараагийн хүмүүстэй хүрч байна. Энэ баатрууд ямар хүмүүс болохыг хэсэг хугацааны дараа хамтдаа харцгаая. Ерөнхий сайдын урилгыг хамгийн ихэнд хүлээн авах хүн бол Ast Vision компани мэдээлэл технологийн захирал Инх Мөнх байна. За тэгэхээр бүгдээрээ Инх Мөнхөд урилгын гардуулангаа түнтэй танилцъя гэж бодож байна. Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Сайн байна. Сайн байна уу? За юуны өмнө ерөнхий сайдын урилгыг бас өөрт нь өгөө. Бараг 6 сарын өмнө гэж хэлж болно те. 6 сард төрийн одоо ийм үйлчлэгээний цахим машинуудыг бол бүтээх төсөл амжилттай хэрэгжилж энэ машиныг бүтээх ажлыг бол хийсэн ийм хүн байгаа. Тэгэхээр энэ тухайнаас ярьж өгөхгүй юу? За тийм бид нар бол анх 2012 оны 12 сараас эхлээд яг ийм автомат машины иргэдийн өргөдөл гомдлын систем гэсэн төслийн хүрээнд бид нар ерөнхийдөө техник хангамжийг боловсруулад хөгжүүлээд тэгээд энийг ер нь цаашид бас нэг иргэдэд яг тулгамдаад байгаа асуудлуудыг бас автомат машинаар яаж хүргэж болдгийг нийгэмд харуулъя гэдэг санаачлагыг өөрсдийн зүгээс гаргаж эхлүүлсэн байна. Эндээс ер нь ямар ийм үйлчлэгийг авах боломж үзэгчтэй иргэдэд бас байгаа юм бэ? За одоогоор бол 10 төрлийн үйлчлэг байгаа. Энэ дээр бол нэг санал хүсэлт өргөдөл гомдол бол төрийн байгууллага болон засгийн газрын харьяа байгууллагууд руу бол өргөдөл гомдол өгөх. Тэгээд иргэний бүртгэлийн төрсний бүртгэлийн давлгаа, иргэний өрхийн давлгаа, оршин суугаа гэх мэт бол 6. Одоо сүүлд бол нэг үйл хөдлөлийн давлгаа нэмэгдсэн. Ингээд 7 болж тий. Тэгээд дараа нь цахилгааны төлбөрөө бол төлөх гэсэн ерөөд 10 үйлчлэгээ бол оруулсан байгаа. Машин ажиллаж эхлснээс хойш ер нь 5 сарын энэ хугацаанд нийт гिचнээ хүмүүс өдөрт ер нь дунджаар үйлчлүүлэх юм бэ? Энэ баримтыг тоо судалгаа гаргасан юм байгаа юу? Байлгүй яг бид нэр байнга мэдээллийг real time-аар шууд харж яадаг. За тэрийг хоёлаас үзэхдээ сонирхолтой. За өнөөдрийн байдлаар бол ингээд за нийт ер нь бол энэ 6 сарын 19-ноос хойш ингээд ажиллаж эхэлснээс хойш бид нар бол 5 сарын гаруй хугацаанд бол нийт үйлчлүүлсэн иргэдэд бол бид нар 52788 иргэд үйлчлсэн байна. Тэгээд 68928 үйлчлэгийг бол төз машинаас авсан байна. За өнөөдрийн байдлаар бол 561 иргэд 599 үйлчлэг авсан байна гэж харагдаж байна. За тэгээд энэ дээр бид нар ингээд график 6 сарын 19-нд бол нээлт хийсэн өдөр байгаа. Нээлт хийсэн өдөр бол 123 хүн оноо туршилтын одоо яг хэрэгж үзэх гэсэн хүмүүс бол ингээд тий сонирхсан хүмүүс бол ингээд аваа эхлэв явсан. За энэ график ингээд хараад тахаар ерөнхийдөө ингээд график бол өсөлттэй байгаа. Өчигдрийг харахад бол 1049 үйлчлэг авсан байна. Хагасаа бүтэн санд нэг бас төрийн үйлчлэг бас хүн авах боломжтой байна. Одоо энэ нэг баруун талын хэсгээр үйлчлэгээний хувь гэж байгаа. Энэ бол өнөөдөр яг 599 үйлчлэг авсны 235 ширхэг нь бол яг жинхэнэ оршин зүйн аягийн тодорхойлт гэж байна. Одоо чинь нисхийн салбар маань бол 24 цагаар ажиллаж байгаа. Тэндээс бол чинь нэг яаралтай авах шаардлага гарсан үед бол 24 цагаар очиод үйлчлүүлж боломжтой. Бас би бас нэг ингээд цайны цагаар бас нэг төрийн үйлчлэг авч байгаа шүү гэдгийг бас эндээс онцлохыг хүсэж байна. Өчигдрийн байдлаар бол ингээд яг харахад бол чинь ажил тарцсан үед бол ингээд 6-аас хойш ингээд үйлчлэг аваа явж байна л та 5 6 7 гэд кэмжлэн 17 цагаас хойш ер нь тодорхойлт ийм зүйлийг авахд бол боломжгүй гэдэг ийм ойлголт бол хүмүүст суучихсан байдаг шээ. Тэгэхээр энэ байдлыг эвдэж байгаа юм байна шүү дээ. Тийм яг энэ мас хүнээс хамааралгүй болно гэдэг чинь өөрөө техник технологи ухаалаг шийдлийг бас төрийн үйлчлэгэнд оруулж байгаа. Төрлөө оруулж байгаа гэсэн тий. Тэгэхээр энэ маань бас иргэдтэй үйлчлэн 5 дахыг бас бүрдүүлж чадж байгаа. За амжилт хүсье арай болцъя. Шинжлэлийн баатрууд нэвтрүүлэг дараагийнхаа хүнд Монгол улсын ерөнхий сайдын урилгыг хүргэх гээд энд ирчихсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. За танд байна уу? За ингээд танд юуны өмнөөс ерөнхий сайдын урилгыг өгье. Нээж үзээ танилцсан. За өмнө ер нь ерөнхий сайдтай уулзч ирсэн үү? Өмнө ерөнхий сайдтай яг биечилж бол уулзч байгаагүй. Тий. Ер нь одоо энэ шинжлэлийн баатрууд нэвтрүүлж ингээд оролцох усандаа сэтгэл өндөр байна. Бид нар бол шинжлэлийн засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ годамж төслийг өөрсдөө зүгээс нэлээд бололцоогоор дэмжиж оролцсон. Одоо тэгээд энийг маань үнэлж бас энэ засгийн газраас бидний өндөрчж байгаа арга хэмжээ гэж бодож байна. Тэгэхгүй яг тэгэхээр яг нийгэмд бусдын сайн сайхны төлөө бүтээж байгаа, түгээж байгаа үйлсийг үнэлээд бол ерөнхий сайд ийм хүмүүст бол урилга илгээдэг байгаа. Өмнө нь бол яг энэ эзэмшлийн талбай бол дархан менжийн одоо эзэмшилд байсан ийм талбай. Тэгэхээр энэ талбайг өөрсдийнхөө санаачлагаар бас хотынхоо
одоо зам талбайг үзэмжтэй хөдөлгөөнд бас ийм чирэгдэл учруулахгүй ийм сайхан талбай болгоё гэдэг санаачлагыг бол анх бол захирал өөрөө ингэж гаргасан. Тэгэхээр энэ тухайгаа хоёлаа ярьж өгье бас. Гудамж төслийн хүрээнд хүмүүс ирж анх уулзсан. Тэгээд нийтдээ бол энэ уулзуур дээр бол бүгд төгжил нэлээ их байна. Энэ бүгд төгжлийг багасгахын тулд энэ гудамжны одоо энэ уулзуурын нэвтрэх чадрыг нэмэгдүүлэхээр одоо ингээд өргөдлийн ажил хийгдэх чинь гэж бид нар таах танилцуулж байсан. Тэр үед нь тэгээд нийтийн эрх ашигын төлөө явагдаж байгаа ажил учраас манай компани зүгээс миний зүгээс бол талархаж дэмжиж энд нь бол аль болцоогоор өөрснийхөө зүгээс хандаж ажилласан. Тэгээд тэрний хүрээнд бол бид нар нийтдээ ийшээ 6 м гаруй газрыг бол чөлөөлж өгсөн. Анидл руугаа бол бараг 10 хэдэн метр газар ингэж хасагдсан байдгийг. Гэхдээ бол энэ бол одоо нийт энэ уулзуурын нэвтрэх чадрыг бол эрс нэмэгдүүлсэн нь бол одоо бидэрт мэдрэгдэх юм байна. Зарим тохиолдолд иргэд бол газраа чөлөөлөх гэдэг юм уу энэ асуудал дээр их одоо хойрог магадгүй бас сэтгэлгүй энэ миний хувийн юм шүү өөртөө л ашиглана гэсэн юм байдлаар ханддаг. Тэгэхээр энэ дээр бас та хүмүүс уриалга хэлэхгүй юу? Засгийн газарт бол санал тавиад энэ уулзуурыг дархан менжийн уулзуур болгож өгөөч. Одоо манай нэрээр нэрлэхэд бид нар бол ийм л хүсэлт тавьж ирсэн. Бид нар энэ хүсэлтийг бол засгийн газар холбогд хүмүүс нь хүлээж аваад маш их сайхан шуургаар шийдвэрлээд энэ уулзуур маань одоо дархан менжийн уулзуур гэдэг ийм нэртэй болсон. Энэ ч одоо бидний бизнес бас нэлээд түлхэж ахиж бас өгж байгаа. Тэгээ босод одоо ийм газар чөлөөлөх шаардлагатай болсон ийм улсуудад зүгээр хандаад хэлэхэд нэгнийхээ эрх ашигаас нийтийн эрх ашигаа бас бодсон арай дээр байхаа л гэж одоо бодогдож байна доо. Монгол орны өв соёлын тухай 108 бот зурган комикс номыг одоо санаачлан эхний бот болох Бумбарда аргалд явсан. Эхний бот амжилттайгаар эцэг эхчүүд хүүхэд багчуудын гар дээр өнөөдөр аль хэдийн хүрчихсэн байгаа. Тэгэхээр энэхүү номны одоо зохиогч болох Эрдэнэ Баярт Монгол Улсын ерөнхий сайдын урилга хүрч байгаамаа. За өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Ажил үйлс өдөр бүтэнчтэй юу? За баярлалаа сайн байна. Ерөнхий сайдын урилгыг юун төрөөрт бас гартуулъя. За баярлалаа. Ер нь энэ ажлыг анх ерөнхий сайдад танилцуулж байхад яаж хүлээж авч ирсэн энэ тухай? За юуны өмнө намайг урьдсан ерөнхий сайдтай баярлалаа гэж хэлье. Тэгээд одоо ерөнхийдөө энэ ном дуусахад бид нэр хүүхдийн 4 ном гаргахаар ажиллаж байгаа. Бумбарда гэдэг яг Монгол өв соёлыг төлөөлөхөс баатар гаргах зорилготой ажиллаж байгаа. Зөвхөн энэ төслийг би 6 жилийн өмнө бодож ирсэн. Тэгээд төслөө хийчээд тухайн үедээ би юу гэж бодож ирсэн гэхээр Монгол Улсын засгийн газартай хамтарч энэ төслөө хэрэгжүүлвэл үндэсний хүүхд багчуудад их очих юм байна гэж тухайн үедээ би зөвгөнж одоо юу гэдгийг төслөө бодож илаа л да. Тэгээд яг одоо хийгдэх цаг нь болоод ерөнхий сайдтай би яг бодсноор хандсан. Тэгээд презентацаа тавиад ингээд сар бэлдээ тэгээд нэлээд ажил болсон л доо. Тэгээд презентацаа тавиад дууссан чинь ерөнхий сайд маш их гоё хүлээж авсан. Тэгээд бүр энийг хийя гэд. Гэсэн би өөрөө буцаа шокнд орсон. Өчнөө бодоод хийгээд өмнө одоо юу гэдэг өчнөө хүмүүстэй уулзж ирсэн, багтгүй зарим нэг дарга нартай ч уулзж ирсэн. Тэ хүүхдийн юмыг ингээд яриад орхолоор тэгж хүлээж авч ирсэн хүн байгаагүй л дээ. Бага насны хүүхдүүд өөрийн гэсэн энэ ертөнцтэй уншиж болохоор бас танилцж болохоор юм Монгол ах өөрөө яг Монгол юм нүүдлийн соёл уламжлал шингээс ийм зүйлсэл хүүхэд багчуудад их тутмаг байна гэж ярьдаг. Энэ цаг үед бол энэ ном бас их цагаа олсон ийм ном бас юм болов уу гэж бодлоо. Зөв. Яг хоо энэ хийгдэл ёстой байсан ажил л да. Яагаад тэгэхээр одоо бид нар хүүхдийн нөгөө нэг Монголоо алдж ийн, Монгол хүн, Монгол хүүхэд, Монгол гэж их ярьдаг болсон ба шүү дээ. Гэхдээ яг үнэ хэрэг дээр яг хүүхдүүдтэй яаж хүрэх арга болохгүй байгаа. Дэлхийг одоо байлдан дагуулад байгаа энэ компьютер тоглоом, хүүхэлдэйн кино, комикс, сэтгүүл гэдэг зүйлүүд бол маш тийм мундаг хүртээмжтэй л дээ. Тэгэхээр энэ хүртээмжтэй зүйлийг ашиглаад бид нэр Монголынхаа хүүхд залуучуудад одоо энэ номоор дамжуулж, ном уншихад, ном дурлах, тэг өв соёлоо ойлголттой болох, таних, мэдхэд нь одоо энэ тус цувралын одоо нэг гол ач холбогдол нь байгаад байгаа. Манай 2 дахь ном болохоор борц гэдэг сэдв байгаа. Ном болгон дээр яг нэг сэдв хөндөж байгаа. Өв соёлтой холбоотой. За амжилт хүсье. Сайн байна уу? За ингээд Монгол Улсын ерөнхий сайдын урилгыг танд ер нь яагаад урилга ирсэн гэж бодож байна? Ногооны үдшлийн худалдаа юм зохион байгуулалтын юм дээр л авах гэж бодож байна. Тэгэхээр үзэгч ч гэсэн санаж байгаа намар бол одоо нийслэл Улаанбаатар хотын олон цэгүүд дээр нь яг эх орныхоо хөрсөнд ургасан ногоо
хүнс ногооны бүтээгдэхүүнийг зарах юм үзэх судлаасаа. Тэгэхээр энэ тухайс та манай үзэгчдэд ярьж өгөхгүй ер нь хизээнээс энэ ажил эхэлсэн. Тэг яг энэ бол одоо манайхан бол бүр одоо 8 жилийн туршид нөө Сэлэнгийн ногоочтой энэ одоо хотын дарга Батүл Сэлэнгийн хөгжлийн төлөө сан гэх төрийн бус байгууллага зохион байгуулж ирж ирсэн туршлага дээрээ. Тэгээ энэ жил бол засгийн газраас энд бүр анхаарал тавиад тэгэхээр одоо бас талаачтай юу хоттой яриа зохион байгууллаа. Би ихээсээ илүү нөгөө манай Сэлэнгийн хөгжлийн төлөө сангийн гишүүд 6 дүүрэг дээр бол зохион байгуулалт явуулсан. Миний хувьд бол яг одоо нөгөө өнгөрсөн 8 жилийн хугацаанд өөрөө яг зохион байгуулж явж байсан учраас ерөнхийдөө нэг ийм байдаг, тийм байдаг гэдэг талаас нь тийм эднийхээ хувьд яг байгаад яг гардан хийх ажил бүх юмудаа бол манай сангийн нөгөө гишүүд маань ногоочт маань өөрсдөө голцоо зохион байгуулад явсан. Мэдээж одоо худалдаа авах цэгүүд өөрсдийнх нь гэр оронд их ойрхон байсан учраас их хүртээмжтэй байдлаар энэ жилийн хувьд худалдаалагдсан болов гэсэн ийм ажиглагчдаас яриад байсан. Тийм яг зүгээр ер нь бол хуучин бол бид нар бол нөгөө зохион байгуулахад бусад аймагуудын ногоочд ялангуяа их хүсэлт тавьдаг байсан юм л да. Тэгээд энэ жил бол ерөнхийдөө манай одоо нөгөө төрийн бус байгууллагын туршлага дээр тэгээд нэгэнт засгийн газрын дэмжлэгтэй учраас бол маш амжилттай зохион байгуулагдсан. Тэгэхээр энэ дээр бол яг нөгөө төрийн бус байгууллага иргэд хоорондын нөгөө харилцаа гэдэг жинхэнэ утгаараа хэрэгжсэн. Тэгээ яг нөгөө хотын маань бол одоо хуучин нэг цэг рүү ч юм уу нэг 2хан удаа төслийн худалдаа зохион байгуулдаг байсан бол үндсэндээ 2 сарын туршид яг гэр байрных нь ойролцоо байсан учраас бол нөгөө ногоочд худалдаа авагч буюу одоо хэрэглэгчид хоёр бол шууд уулзж байсан болохоор маш сайн болсон бахаа л гэж бодож байна. За өнөөдөр бид нөгөө шинжлэхээ бааtruудтай уулзж байгаа. Та дөрв бол одоо ингэ шинжлэлийн баатар болсон. Энэ шинжлэлийн өөрчлөлтийг чи Монгол улсын иргэд хийдэг. Засгийн газар бол иргэдийнхээ санаачлагыг л дэмжих ийм л одоо ажлыг хийж байгаа. Тэгэхээр одоо бидний шинээр хийчлээ гэдэг байгаа зүйлүүд бол алтан их ч юм уу одоо бид нар хийчихэд байгаа юм шиг те. Энэ бол санаачлах нь дандаа иргэдээс эхлэлтэй. Яг гүйцэтгэлээ ч гэсэн та нар хийгээд байгаа шүү дээ. Үүндээ бол одоо хэний Эрдэнэ баяр бол хизээ уулзсан манай өрөөнд презентацийн тавьсан байлаа. Танилцуулга хийсэн байлаа. Яг чинь түрүү жилийн цагаан сар тий. Өнгөрсөн намар цагаан сарын өмнөх уулзчихсан шүү дээ. Цагаан сарын өмнө уулзсан. Хоёр дахь гаргасан. Хоёр дахь нь одоо хилтэнд өгч. Хизээ. Эх лоногс гарч ирсэн. Манай хүүхдүүд аваад суудаг. Одоо хүүхдүүдэд худалдаа тэгээд 108 ботыг хийн гэсэн юм байна. Тэгээд эхнийх нь ямар ч байсан бомбурдаа аргалд явсан нэгэд их хөөрхөн болсон байлээ шүү тийм ээ. Тэгтээ нэг өвлийн байгаль учраас нэг зураг нь жаахан тийм. Тэгээ хардуу одоо 100 болохоор жаахан гэрэл хийгээтэй зураг. Одоо хавар болж байгаа. Хавар болсон чинь борцны тухай гарч байгаа. Борц. Тэгээ хоол идэдэг ихлээр танд бас явцаас нөхцөлөх зарим зургуудыг аваад ирсэн. Тэгэхээр бас маш одоо тийм чухал юм хийсэн. Тэгээ одоо танаа дээр хэдэн зураач хийж байгаа? Манайд одоо яг баг 15 зураач шүү дээ. 15 зураач тэр номыг зурж шүү дээ. Тийм. Маш олон зураач. Тийм. Ингээ баг 23 4 үний одоо хүүхдүүдэд сайн хэлэх хэрэгтэй. 20 хэдэн хүн бол энэ дээр ажиллаж шүү дээ. Тийм. За манай давуудорч чинь баян зүрх дээр хэрэгжүүлсэн юм байна. Тийм 6 жил хэрэгжүүлсэн байсан. Тэгээд энэ дээр тэр туршлага дээр л одоо туршилтыг өдөө чуй амнаас манай шиг нөгөө ажилтдаг гэдэг мэддэг байсан учраас хэлээд. Тэгээд хамгийн гол нь сая бол нөгөө давуу тал нь бол 6 дүүрэг дээр зэрэг гараад хугацаа их хурдан 8 сарын 10-аас эхэлсэн болохоор нөгөө эрт ургацын ногоо хурдан орж ирээд ногооны үн тогтворчж байгаа. Нийтдээ ер нь 63 мянган ногооч байгаа шүү дээ. За Монголд. Тэгэхээр нөгөө ерөнхийдөө одоо та яриад нөгөө ямар ч байсан борлуулах юу очлоо шүү гэхээр чинь бараг 63 мянган ирнэ гэж хүсэлтэд тавина шүү дээ. тэгнэ. Би очлоо шүү хүү хай гэдэг хэлдэг. Тэгэхээр бол яамтай яриад бид нар яасан гэхээр түрүүн гаргаж ирсэн нөгөө Сэлэнгийн ногоочтойхоо туршлагаар юу ч ядаж бүлэг бол болж игэл хойш Хоорондоо. Тэ хоорондоо. Тэгээд нөгөө борлуулагчаа томл. Тэгээд тэр хүн бүгд наашаа давхад хэн хэндээ гарцтай. Дээрээс нь бас нөгөө борлуулагчийн ирээд тодорхой ардаад хэдэн хүнтэй гэдэг нөгөө юм баталгаажуулаад ингээд ир зохион байгуулалтанд ороод тэгээ ер нь бол бүх аймагудаас ирсэн ялангуяа Улаанбаатар хотод ерөөсөө тэгвэл
6 дүүрэг дээр 6 том павильон барья гэсэн. Тэгээд өөр хүн ихтэй газар автобусын буудлага орчим дахиад 22-ыг нэмээ. Ингээд ерөөсөн Монгол улс Улаанбаатар хот энэ жил 28 зэрэг дээр ногооны павильон бариад тэгэл энэ намрын гайгүй өнгөрчих шиг гайгүй өнгөрсөн. Их дажгүй. Гайгүй гэж хэлж болохгүй л сайн өнгөрсөн бүр. Бүр сайн өнгөрсөн. Чи тэр гайгүй гэдэг чинь арай биш ээ. Хавар одоо хэдэн сараас хойш гарчих вэ? Ер нь одоо ингээд гадаа нөгөө нэг ногоо өтгөр болохтой зэрэг 4 сараас гар 4 сар 5 сар 6 сар гадаа зараад тэгээд 7 сараас шинэ ургац байгаа. Тий, ер нь бол одоо байцаа луу эднэр бол бүр 6 сарын ихээр гаргачих гэж байна. Яг тэгвэл зарах газар маань тодорхой болчихвол тодорхой одоо нөгөө бүр хөлөмжөндөө үргэлжлэгээ хийж байгаа маш их гаргая гэдэг. Хэрэглэгчтэйгээ холбоо тогтоосон. Тий, эртний ургацаа гаргая гэж яахгүй юу? Ийм байна. Одоо ингээл 100 болохоор монголчууд бүгдээрээ 7 сард рүү хөрсөл рүү хандаргаа бүгдээрээ юу яадаг амарцгаад байна. Яг тэднийг буцахт нь тэнцээ бараа авчиж ч юм бараа үүсвэл дахны хийгддэг үед юм хэрэг өөрөмс нь тэр орон нутгад нь хэлэл хийлгсэн юм да. Хүмүүсээ дэмжиж буцахтаа бол тэгэл бас тийм шүү дээ. Тэнтээр зарсан жийс авдаг шүү дээ. За одоо манай инх мөнх бид нар хэдийд ярьлаа. Түүц машиныг ер нь 10 сараас бид санаа. Өнгөрсөн жилийн 10 сараас. Тий. Одоо санаа гарсан. жил 1 сар. Жил 1 сар. Тэгээд бид нар ерөөсөө анх нөгөө нэг ярьсан юм бол яаж ингэж иргэдийн нөгөө төрийн хүн суртыг яаж халах юм? Энэ бичиг цаас гэдэг юм чинь өөрснөө авчиж болдгоо гэсэн. Манай их мөнх за би энэ дээр ажиллаад ирээгээл. Энэ бусад байна уу? Ер нь бол ийм байгаа. Энэ бол бас нэг дэлхийд бол цоо шинжлэх биш байгаа. Яг техник хангамж бол тэр бол бусад улсууд гэсэн гадаад очиод ингээд үйлчлэгээ аваад метроны билет авах хүртэл автоматаас авдаг. Автобусны билетээ хүртэл автоматаас авдаг. Ингээд ер нь хөгжсөн явж байгаа. Монголд анх удаага төрийн үйлчлэгээнд иргэдэд хүрэх үйлчлэгээнд бол анх 6 сарын 19-ээс ажиллаж ирсэн. Энэ бол маш том дэвшил. Ер нь бол том дэвшил гаргасан шүү дээ. Одоо Улаанбаатарт 17 байгаа. Эх 7 хоногт бид нэр 21 аймгийн төв төр нэг суурлуулж байгаа. Нийтдээ 28 машин нэмж байгаа. Одоо Монгол улсад 45 болж байна. 45 машинтай болж байгаа. 40 нийтдээ 45 машин. Одоо үнэхээр Монгол улс хөгжлөө. Хизээ яаж хөгжлөө гэхээр ингээд иргэд хүмүүсийн санаачлагыг дэмжих ёстой. Одоо ерөнхий сайд хүнд бол өөр хийгээд ажиллаж байгаа. Тэгээд та нар хийж дэмжих. Тэр зөв юм чи дэмжинэ гэдэг чинь. Манай хол одоо харь ширээ яг анхнаас нэглээд финиш боловсруулж байгаа юм үндэсний үйлдвэрлэгч яг 100% одоо юунаас энэ хэрэглэж байгаа нэг агшаахын химийн материалаас босчоор бол бид тэр бүгдийг өөрснөө хийж байгаа. Яг хоньны түүхийн нэхээс эхлээл ингээл дуустал хийж боловсруулж хийсэн бүтээгдэхүүний маань дээжин байгаа. Та тэгээд бас Монгол улсын газар нутаг замраагүй том дээрээс нь хөдөөгатай нэг ажил төрлөг байнг юм уу дулаа яваарай. За баяр. Ихийгээр бол энэ гайгүй юм хийж байгаа юу? Ихийгээр бид нэр юу хийж гэнэ үү? Ояг боломжтой хэрэг орлуулалт ямар хөө? Орлуулалт бол одоохондоо бид өөрийнхөө зах зээл дээр манайд л орлож байна үү? Тий. Орос руу болж байна уу? Орос руу орлуулгууд нэлээ хийдгийс нэгдүгээр бас нэг яг одоо Оросын зах зээл дээр шууд одоо ингээд очиод юу яач хэмжээ арай хүрээ. Би энэ шинжлэлийн баатруудаа энэ их мундаг юм хийсэн та нар сууж хийсэн хүмүүстэй бас одоо ингээд шинжлэлийн засгийн газрын нэрийн өмнөөс төлөөлөд энэ шинжлэлийн засгийн газар гэж бичсэн. Энэ ч бас манай шинжлэлийн юу шүү дээ тийм ээ. Бэлэг тэмдэг болчиход байгаа эзэн Чингисхай ордны өмнөхөө шиг ингээд жижигээр хийлгэсэн. Энийг бас нэг залуу хийдэг байхгүй. Төв аймагт үйлдвэрнэ хийдэг. Тэгээ зориуд бас үндснийхээ юу дэмжиж шүү дээ ингээд. Энийг нь аваад тэгээ шинжлэхээ баатрууд бэлгэлдэг юм байна. За тэгээд дотор нь бас миний нэг оргил өөдгээд нэг ном байгаа шүү. Айны юу гэж. Чингисхан бол юм. Жигээ юу хийж чадтай нэг үчи хоол идэж бас ажил төрлөө нэлээ хариу яриа боллоо ингээд. Миний хөдөлгч сэтгэл маш өндөр байна. Сайхан хамттай байлаа. Хамгийн гол нь ярилцсан бүр их хамттай. Миний хувьд нэр үндий хэрэг байлаа. Тэгээд бас цаашдаа ч гэсэн бас өшөө их ажил ирч үчиг бас олж байгаа.
Ер нь сэтгэлдэл бол маш өндөр. Хувийн талаас бол маш энгийн.